Намайг магадгүй хүүхдээ Эрдэнэ цогтөдөг. Би 2000 онд Украин улсын Киев хотод ортодокс сервис ХКК дээр протез ортопедийн мэргэжил эзэмшсэн. 2000 оноос 2005 он хүртэл Герман улсын хөрөнгө оруулалттай Göttinger ХКК-д протез ортопедийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2005 оноос тухайн улсын протез үйлдвэр буюу одоогийн сэргээн сургалт үйлдвэрлэлийн төвд протез мэргэжилтнээр орж ажиллаад одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд одоо бүтөөрөлдөрийн дээд доод мөчний протез ортопед болон туслах бүтээгдэхүүн чиг, хөзөвч, гар хөлийн чиг, хөлийн аппарат гэхэд бусад туслах хэрэглэгдэхүүн бол ортопедийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг үйлдвэрлэж ирсэн. Жилдээ нэг 80-100 хүнд протез ортопед туслах хэрэглэгдэхүүн хийдэг. Нийтдээ 21 жил энэ мэргэжлээр ажиллаж байна. Ер нь бол энэ мэргэжлээр ажиллах одоо жаргалтай тал нь гэх юм бол бусдад одоо эд хэрэгтний алдаад зударч яваа, готарч гунж яваа хүмүүст одоо амьдралын хэвийн горимд нь оруулж сайн сайхныг бэлгэлэх тэр тал нь сайхан цааваас зовлонтой нь одоо өдөр болгон юм ажил хийгээд байхаар сүүлийн үеийн аваар осол харигдалт өвчин тахал хавдар энэ болгоноос тайралт нөгөө юм маань улам ихсээд жил болгоно нөгөө үйлчлүүлэгчтэй маань таа ихсээд санаатай санамсруугаар тийм тэр болгоно одоо үйлчлүүлэгч иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон тоон ихсэж байгаад бол эмзэглэж явдаг. За манай үйлдвэр 55 жилийн түүхтэй энэ салбарын бол нэлийн зузаан түүхтэй байгууллагуудын нэг. Манай үйлдвэр дээд доод мөчн бүх төрлийн протезүүд болон бусад бүх төрлийн сонгогдсон хэрэгслүүд зэрэг нийт 42 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ хамт олон бол 13 хүний бүрэлдэхүүнтэй 55 жилийн түүхтэй энэ салбарын ууган гэж хэлж болох Монголын ганц төв байгууллага. Сэтгэл хөдлөлт асуудал 2000 оны үед 2005-6 оны үед их байсан. Нөгөө хятад мөчийг анх орж ирж байхад хүмүүс нөгөө хүүхдүүдээ ардуураас судалж авч ягаад хөлийн тастай хайчдаг. Тийм асуудал нэг хэсэг их байсан. Одоо тэр бол сүүлийн үед хятад мөчийг л харьцаж сурж байгаа бол та тийм асуудал нь харьцангуй багассан боловч нөгөө хот дотор сургуулийн хүүхдүүд бага насны хүүхдүүд автоваар ортож хөл гараад хариуцах явдлыг бас нэмэгдэж байна. Тэгээд хөдөө орон нутаг болон хот хаас айгу хавдар өвчин болон судасны бөглөрөл өвчнгүүд ихсээд бас тэр чинь бол хүний хүнд хийж ирж байгаа өвчин. Тийм учраас тэр бол ялцчгүй санаа зовсон тулгымс асуудлууд болж байгаа. Гэхдээ энэ болгонд одоо яг хүн болгонд хүрч ямар нэгэн хэмжлээд тэр болгонд би тус тийм болж амьдралын бас буцаад амьдралын хэвийн горимд нь оруулахад тийм болж байгаа өөрөөр бас бахархдаг. Тэргээрээ энэ ажил мэргэжлийнхаа ганц давуу тал гэж боддог доо. Энэ дээр бол яг нөгөө гипсэн хэвээ бэлдэж байгаа. Нөгөө гипсэн хэвээ засаж, гипсээ хөнгөлж засаж бэлдэнэ. За тэгээд засаж бэлдсэн гипс бүтээгдэхүүн маань нөгөө энэ түүн дээр би хэлж яагаад энэ 100хан дотор нөгөө бүтээгдэхүүнээ хийх материалаар нөгөө хадууны боловсруулалтанд 150-аас 250 зарим бүтээгдэхүүн нөгөө бүтээгдэхүүнийхээ төрлөөс хамаарат боловсруулалтын температур харьцан адилгүй байдаг. Тэгээд энэ дээр бол одоо бүх бүтээгдэхүүн хадууны боловсруулалт хийгээд тэрээ нөгөө энэ гипсийн хэвнийхээ гадуур хэлбэржүүлж өгнө гэсэн үг. Гэхдээ хэлбэржүүлэхдээ зүгээр хэлбэржүүлэхгүй нөгөө агааргүй орчинд үе нөгөө вакуум ноцоосоор татаж вакуум ноцоосоор нөгөө доторх агаарыг сорвуулад нөгөөх маань яг нөгөө бүтээгдэхүүнээ хэлбэрийг дагаж зөв хэлбэржнэ гэсэн үг. Тэгээ зөв хэлбэрчсэн одоо бүтээгдэхүүнээ вакуум ноцоосоор гаргаад ирсэн хөргөсний дараа доторх нөгөө гипсээ хагалаад тэгээд эцсийн юугаар нөгөө түрүү үрсэн шүү дээ. Тэгээд энэ өнгөлгөөний машинууд дээр өнгөлөөд тэгээд бэлэн болно доо. Бэрх бишээлтэй гэдэг манай байгууллагаас орсон сарын аян бол тэр манай байгууллагын бол дандаа бүх өдөр бүх цаг минутанд бэрх бишээлтэй байлгах гэж зүтгэдэг. Тийм зорилготой тийм үрээд байгууллага. Тэгэхдээ манай байгууллагын сарын аян болгоод онцлоод энэ бэрх бишээлтэй нэг явуулаад байгаа нь бол бусад нийгэмд одоо энэ ойлголцыг түгээх бүх хүмүүсийг тийм ээ адилхан бусдыгаа бэрх биш ээлтэй байлгаж тий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
асуудалд нэг ч болсон зөв нүдээр хараасаа, зөв хандлагаар хараасаа, зөв чиг хандлага бол тус болоосаа, өөрөөсөө чадахны туслаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч гэсэн өөрөөсөө нөгөө зөвхөн энэ аяны өдөр биш, бос үед ч гэсэн нөгөө өөрийнхөө айл болох мэдгүй чадахгүй гэж хаашаа суух биш. Бусдад мөр зөвхөн хөдөлмөрлөхийн тулд чадах чинээр хичээж, бусдад адил хөдөлмөрлөх гэж зүтгэх тийм л тэрийн ойлголтыг л улам түгээх сар. Унтарч орж ирж байгаа хүний чинь сэргээж гаргах гэж байгаа байгууллага учраас айл болох л чадахгүй мэдхгүй гэхгүй бүх зүйлээр тус болол болгохын төлөө, алхуулахын төлөө, босгохын төлөө л гэж зүтгэж явдаг. Түрүү миний хэлсэн нөгөө мотоциклд төхөлөд тусцсан гэдэг байсан хүүхдүүд маань дөрвүүд чинь одоо оюутан болоод зарим нь аваад өр хүүхдтэй болоод одоо сайн явж байгаа нөгөө хүүхдүүд бүгдээрээ сайхан том залуучууд болцсон байна. Бүгдээрээ л урд морны хүүхдүүд, жоохон хүүхдүүд байсан. За зарим нь одоо түрүүчээсээ спортоор хичээлээд их спорт амжилт гаргаад тэгэл твдлийн аваргууд болоод олимпийн аварга хүртэл болоод тэгэл явж байна. Тэгэхээр одоо тэд нар маань ингээд дараагийнхаа нөгөө миний энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх урам зориг болоо явждаг байхгүй. Энэ жил Азийн хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар манай дээр тоног төхөөрөмжийн шинжилэл дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа. Одоо тэр юмнууд маань одоо удахгүй ирэх байх юм. Нөгөө ковидын сар дахлаас болоод саатцсан байх шиг байна. Тоног төхөөрөмж маань ирэхээр бидний нөгөө хийдэг бүтээгдэхүүний нэр төрөл олширна. Бүтээгдэхүүний маань чанар сайжирна. Хэрэглэгчдийн маань нөгөө сэтгэл ханамж улам нэмэгдэнэ. Хүмүүст бидний хүрэх үйлчлэгээ улам хүртээмжтэй, улам нөгөө бэрх биш ээлтэй байх тэр зорилт маань улам цаашаага хөгжих. Тийм сайхан ирээдүйд одоо бид нар 22 онд хүлээж байна л гэж баяртай суугаа та.